За энэ өнцөлийн цэцгийн дүгнэлтийг бол хүлээж авах зүйтэй гэсэн саналтай байгаа. Яг тэгэхээр угаасаа энэ хоёр асуудал энэ дээр хэрэгжүүлэхэд том тулгараад байгаа юм билээ. Мэргэжлийн нэгдсэн улсын эрхцэн байдлын тухай хууль дээр жишээлбэл нэгдүгээрт улсын дээд шүүх бүртгэнэ гэсэн. Тэгээд улсын дээд шүүх болохоор манайх бүртгэхгүй гэдэг ингээд энэ хууль хэрэгжихгүй яваад байгаа. Тэгэхээр одоо энэ мэргэжлийн холбооны ангиллыг нэгдсэн үртгийн албан төвтрийн тухай хуулийн дагуу сангийн сайд баталж байгаа. Тэгээ энэ ангид нийцүүлээд энэ мэргэжлийн одоо олон холбоодыг цаашид одоо үр дүнтэй ажилуулахад чиглэсэн энэ хууль л да. Тэгэхээр энийг дээд шүүгш улсын бүртгэлийн байгууллага одоо бүртгэн зүйтэй. Тэгээ төрийн бас байгууллагын тухай хуулиар одоо бүртгэнэ гэдэг ингээд дунд нь энэ ингээд хууль хэрэгжихгүй их удаа явсанд би бол их харамсаад байгаа. Ягаад тэгэхээр энэ төрийн олон одоо өгдөг тэр шийдвэр зөвшөөрөл хариуцах юмнуудыг мэргэжлийн нэгдсэн холбоогоор одоо хэрэгжүүлдэг болгоё. Энд хариуцдаг болгоё гэдэг ийм л одоо гол үзэл санаатай батгцсан хууль шүү дээ. Тэгэхээр энийг бол нэгдүгээрт энэ улсын бүртгэлийн байгууллага бүртгэдэг болгож одоо өөрчлөх хэрэгтэй. Тэгээ энийг одоо дүгнэлтийг хүлээн аммагцаа яаралтай энийг бол одоо хуульдаа өөрчлөлт оруулад тэгээ ингээ батлуулаад хэрэгжүүлээд явах зөв гэж үзэж байгаа. Нэг хоёрдугаарт нь энэ 5-3-2 гэж заалт байгаа. Энэ тухайн салбарын одоо холбоодын одоо бүртгэхэд үзүүлэх шалгуур дээр нь тэр тухайн салбарын одоо нийт одоо аж ахуй нэгжийн одоо бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа 50-аас дээш хувь нь одоо байсан тохиолдолд бүртгэнэ гэсэн утгатай заалт байгаа. Тэгэхээр энийг яаж хэмжих гэдэг нь тодорхойгүй. Тэгэхээр би бол мэргэжлийн энэ холбооттой бол олон холбоотой уулзалт хийсэн, 53 холбоотой уулзалт хийсэн. Тэндээс бол тодорхой ийм санал гарч байгаа. Тэгэхээр энийг ер нь дурдгдсан уу энэ дээр зөвхөн одоо энэ гаргасан гомдлынхаа хүрээнд одоо явсан юм уу? Тэгэхээр энэ одоо тухайн салбарын жишээлбэл одоо боловсрол үйлдвэрийн салбарын 50-аас дээш хувийг одоо хамруулсан байж тэр холбоог одоо бүртгэнэ гэж байгаа байхгүй. Тэгээд тэрийг яаж нотлох гэж вэ? Одоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийх нь 50-аас дээш хувь гэж. Тэгээд энийг бол нотлох боломжгүй гэж мэргэжлийн нэгдсэн холбоодын дийлэнх нь үзэж байгаа. Тийм ч энийг одоо яаж өөрчлөх гэж байгаа вэ? За гурав дахь нь энэ худалдаажуудын танхимаас энэ мэргэжлийн нэгдсэн холбоод ямар ялгаатай ажиллах вэ? Эсвэл яаж уялдаж ажиллах вэ? Энэ дээр ер нь одоо энэ зэцтэр маргаан болох үеэр ер нь дурдах асуудал байд юм уу? Зөвхөн энэ хүрээндээ явсан юм уу? Ер нь цаашид яг ямар одоо манай байнгын ороо ямар бодолтой байгаа вэ? Энэ дээр байнгын орооны даргаас яг энэ асуултыг баярлалаа. За найрамдлаг шүү хариулъя. За Бадамсрын гишүүний асуултанд хариулъя. За тантай бол бас санал нэг байна. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль 2024 оны 24 онд батлагдсан юм бил. За тэгээд энэ хуулийн дээрээ бид нэр мэргэжлийн нэгдсэн холбоодыг улсын дээд шүүхт бүртгэнэ гэдэг заалтыг тухайн үедээ бол ажлын хэсгээс оруулж улсын хурлаар баталсан юм байна. За тэгээд өнөөдөр одоо үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт бол одоо таны бас 2 дахь 3 дахь асуултанд хамаархаар байна л та. Ерөөсөө л энэ заалтан дээр маргаан гарсан байна. Мэргэжлийн нэгдсэн холбоод бас нэг төрлийн бус байгууллага. Тэгэхээр энэний бүртгэлийг улсын дээд шүүхтэр хийх нь зөв үгүй юу? За энэ хүрээнд л ерөөсөө дүгнэлт гарсан байна. За улсын дээд шүүхийн дүгнэлт бол нэгсэндөө мэргэжлийн нэгдсэн холбоодын бүртгэлийг улсын дээд шүүхтэр бүртгэх нь за чиг үүргийн хувьд үндсэн хуулийн эрх мэдлийн хуурилтын зарчимтай зөрчилдөж байна. За мөн одоо Монгол улсын шүүхийн тухай хууль заасан улсын дээд шүүхийн үндсэн чиг үүргийн агуулгатай за нийцэхгүй байна. За мөн одоо үндсэн хуулийн тодорхой хэд хэдэн заалтыг бас зөрчсөн учраас одоо улсын дээд шүүхтэр бүртгэхээс төдөлзүүлсэн ийм шийдвэр гарсан байна. Тэгэхээр улсын дээд шүүхийн энэхүү одоо дүгнэлтийг за хууль зүйн байнгын оруулан эдийн засгийн байнгын ордоор хилцээ бид нар чуулганаар оруулж энийг бид нар шийдвэрлэнэ. За хэрвээ бид нар шийдвэрдээ энэ улсын дээд шүүхийн дүгнэлтийг хүлээж авах юм бол одоо таны хэлсэнчлэн одоо яаралтай бас хуулийн хугацаатай байлаа. Тухайн хугацаанд багтаж хууль дээр одоо нэмэлт өөрчлөлт оруулах одоо зайлшгүй шаардлага за үүснэ. За энэ бол яг агуулгаар бол эдийн засгийн байнгын орон дээр хамаарч байгаа юм байна. За нэгдүгürt, хоёрдугаарт бас та хэлээ тэр мэргэжлийн нэгдсэн холбоод
холбоодын эрх зүйн байдлын тухай хуулийн 5-2-т заасан тэр 50%-аас одоо дээш байж аж мэргэжлийн нэгдсэн холбоо болно гэдэг. Энэ бол яг өнөөдөр үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтэнд бол хамаарахгүй. Тэг үндсэн хуулийн дүгнэлтэнд ерөөсөө л энэ бүртгэлийн ажил, улсын дээд шүүхтэр бүртгэх үгүй эсгэл хамаарч дүгнэлт бас гарсан байгаа. За яг энэ дүгнэлтэн дээр бас нэг сонирхолтой жишээ татсан байгаа л да. Энэ 2024 онд энэ хууль хэрэгжснээс хойш за мэргэжлийн нэгдсэн холбоо эрх зүйн байдлын тухай хуульд одоо мөрдөгдөж эхэлснээс хойш хуурай замын тээврийн салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллага улсын дээд шүүхтэр бүртгүүлэхээр хандсан юм байна. За хүсэлтэд хүргүүлсэн боловч одоо яг таны хэлж байгаачлан бас л янз бүрийн асуудал гараад хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооны гишүүн 8 аж ахуй нэгж за энэ одоо бүртгүүлэхээр одоо явж байгаа байгууллага бол биднийг төлөөлөхгүй гэж гомдол гаргасан байна. За тэгээд энэ гомдол нь нэгдмэл ашиг сонирхолтой асуудал одоо хянагдахаар те одоо ингээд асуудал үүсгэл байж байгаа юм байна л да. Тэгэхээр энэ хуулийг ч гэсэн бид нэр ер нь бол дахиж харах нь зүйтэй юм байна. Одоо яг таны хэлж байгаачлан тэр 5-2 дээр 50%-аас дээш гих мэтчлэн хоорондоо нэгдсэн холбоогоо хүлээн зөвшөөрөх асуудал нь хүртэл ингээд асуудал дагуулсан хэвээр байгаа юм байна. Ганцхан холбоо бүртгүүлсэн нь ингээд асуудал дагуулж байгаа. Тэгэхээр энийг одоо та бас хэллээ. Одоо худалдаа аж үйлдвэрийн одоо өчигдөр хууль зүйн байнгын орон дээр ч гэсэн сайн зураг гişүн хэлжээ л худалдаа аж үйлдвэрийн мэргэжлийн холбоод бүртгэлийн ажил төрүүгээрээ явах хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр улсын дээд шүүхтэр бүртгэх үгүй гэдэг асуудлаа эхлээ шийдээд тэгээд цаашдаа мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд одоо шаардлагатай бол нэмэлт өөрчлөлтөх оруулах цаашдаа эдийн засгийн байнгын орны хүрээнд хамаарж байгаа бол энэ дээр яг талаараа бид нэр ярилцах нь бас зөв гэж бодож байна. За баярлалаа. За Бадамсрын гишүүний асуултанд хариулъя. Цэцгийн дүгнэлтээс өөр одоо асуудлаар өөрчлөлт хийж болох үгс өсөн. За энэ бол одоо хуулийн өрөөнд бол боломжгүй. Яг цэцээс одоо ирсэн ийм зүйл залтаар одоо гэсэн энэ зүйл залтын дагуу өөрчлөлт орно гэж хариулт өгье. За тодорхойлох юм. За Бадамсрын гишүүн тодорхойлцгоё. За гишүүд асуулт сууж дууслаа. Үндсэн хуулийн цэцгийн дүгнэлттэй